Мөрдөгчд бүр үнэхээр нүдэндээ итгэмээргүй зүйлийг харсан. Толгойг чанж эхэлсэн. Тэр алуурчны зөвхөн дотор тэгээ хамгийн аимшигтай нөгөө олдохгүй байсан гавлын яс нь олдсон. Цагдаа нар хогийн савнаас эхлээд гар, дараа нь хөл, дараа нь бие, харин толгойг нь олж чадаагүй. Энэ аимшигтай хэргийн сэжигтнэр цагдаа нар энэ Алексей Удовка гэдэг 24 настай залууг сэжиглэжсэн. Яагаад гэхээр эмнэлэг тутганы шарахтай төрөний машинаар хүргэж очиод шархаа эмчлүүлжээд буцаад эмчин үрж ирэх хооронд зугтцсан байсан. Тэгээд энэ бүхний талаар эмнэлгийн ажилчид цагдаад мэдгдсэн байгаа. Эмчнэр угаасаа шархыг хараад шууд ойлгосон. Энэ бол хутганы шарах. Тэгээ залуу юу гэж тайлбарласан бэ гэхээр ингээд хүмүүс задлтжсэн би тэгээд дундуур нь ороо салах гад орсон чинь ингээд намайг утгалцсан гэж тайлбарласан учраас тэгээд пассвортаа ч гэсэндээ үзүүлсэн учраас эмчнэр эхлээд бол сэжиглээгүй. Гэхдээ эмч өрөөнөөсөө буцаад хүрээд ирэхэд тэр залуу зугтцсан байсан. За тэгээд эмнэлгийн ажилтнууд энэ тухай мэдгдснээр цагдаа нар мөрдөн шалах ажиллагаа эхэлсэн байна. Пассворт дээр хаягаар нь очиход бол 24 настай Алексей гэдэг энэ залуу мөнгө гэдгийг тогтоосон. Гэхдээ хуршууд нэг сонин зүйл ярьсан байна. Алексейн аав, ээж, ах 3 нь хөдөө явсан. Харин Алексей гэртээ ганцаараа үлдсэн. Тэгээ удалгүй гэр бүлийнхэнтэй холбогдоод асуусан чинь ах нь нэг сонин мэдээлэл өгсөн. Хэдхэн хоногийн өмнө Алексей гэдэг энэ дүүн маш баяр хөөртэйгээр ах руугаа залгаад би нэг эмэгтэйтэй уулзж байгаа аюу хөөрхөн эмэгтэй түүнтэй баг одоо үргэж байгаа гэж ирсэн. Тэгээ удахгүй та нартай танилцуулна гэж хэлж ирсэн юм. Тэгсэн чинь ээжийнх нь утсан дээр гинт нэг сонин зурвас ирсэн гэж байгаа байхгүй юу. Одоохондоо та нар гэртээ битгий ирээрээ гэсэн зурвас илгээсэн. Тэгээд энэ зурвас нь ахт нь амар эвгүй санагдсан. Яагаад гэхээр ээж нь хараамаатай учраас ерөөсөө мессеж уншиж чаддгүй байхад ээж рүү нь тийм мессеж дүүн илгээсэн гэхээр тэр үе жоохон ачралтай санагдчихсэн. Гэхдээ тэрийг нэг тоогоогүй. За намайг уншаад өгчих бэлгүй гэж бодсон юм элгүй гэж бодоод өнгөрсөн. За тэгээд цагдаа нар бол гэрлүүн орж шалгаагүй байсан. Тэр Алексейн гэрлүү ороод үнэхээр аимшигтай хэргийн дүр зургийг олж харсан. Том өрөөнийх нь буудан дээр залуухан эмэгтэй цогц хэвтжижсэн. Тэгээд толгойных нь хажууд нь амтны гавлын яс бас тавьсан байсан. Тэгээд цээжис дээр нэм загалмаа бас тавьсан байсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд хамгийн аимшигтай нь тэр эмэгтэй маш олон удаа утгалуулсан байсан ч гэсэндээ бүр ямар ч цус байгаагүй. Цагдаа нарын хайгаад байгаа тэр Алексей гээд сэжиглээд байгаа 24 настай залууг ерөөсөө тэр байшингаас олж хараагүй. Тэгээ бодохдоо цагдаа нар шууд тэгж бодож байгаа штеп. За Алексей гэртээ энэ залуухан эмэгтэйг хөнөгчөөд тэгээд зугтцсан юм байна. Харин Алексейн гэр бүлийнх нь болохоор манай хүүхд, манай дүү хизээч юм хэрэг хийх хүн бишээ гэж олон удаа тайлбарласан. Тэгээ бүр гэрийнх нь манай Алексей гэртээ удахгүй ирнэ гэд бүр амар итгэлтэйсэн. Гэвч тэдний төсөөлөөгүй аимшигтай хэрэг яг одоо л эхэлж байна. Тэдний хуршуудын зарим нь сонин сонин зүйл ярьсан. Шүн орой Алексейн гэрээс нэг залуу гарч ирээд хид хідэн удаа хог гаргаж хайсан гэсэн мэдээлэл өгсөн. Гэхдээ яг тэр Алексей мөн байсан уу гэсэн чинь хуршууд нь яг баттай мөнгө гэж хэлж чадаагүй. Гэхдээ Алексейтэй төстэй байсан гэж хэлжсэн. Тэгээ цагдаа нар энэ мэдээллийн дагуу гадаа хогийн савыг нэгжиж эхэлсэн. Тэгээд тэдний өмнө хизээш насан туршдаа мартагдахааргүй тийм аимшигтай зүйлийг олсон. Тэгээд тэр дотор баахан хар гялгар ууднууд байсан. Тэр хар гялгар ууднууд дотор баахан юм бор толботой алчуурнууд. Тэгээд дараагийн уудыг задлахад дотор нь хүний гар, дараагийн уудыг онгойлгоход хүний хөл байсан. Харин дараагийн ууданд нь бие, хүний бие нэг нэгээр хэсгээрээ ингээд гарч ирсээр л байсан. Харин толгой нь ерөөсөө олдоогүй. Тэр хогийн савнаас бас нэг зүйл олдсон. Тэр нь төмөр тогоо. За шинжилгээгээр тогооны ёроолд арьс хүсний үлдэгдэл нь олцсон цогцсных мөн байсан тогтоогдсон. За ер нь өөрөөр хэлбэл хүний толгойг тэр тогоон дотор чанжсэн гэсэн үг байхгүй юу? Хогийн савнаас олдсон тэр нөгөө нэг юунууд байгаа шүү дээ. Хүний хэсэг юмнууд тэн дээр нь одоо нэг юм онцгой тийм шивээс байсан. Тэгээд тэр шивээс нь болохоор нөгөө сэжиглээд байсан Алексей гэдэг 24 настай залуугийн шивээсээс нь тэрийг нь эцэг их ахнаараа шууд таньсан. Энэ манай Алексей ингээд. Тэгээд энэ мөчөд цагдаа нар ер нь ухаарсан. Тэдний хаад байсан сэжигтэн алуурчин биш, харин хохирогч байсан байна. За мөрдөгчд бол ер нь тэгээд ойлгосон. Яагаад гэхээр тэр нөө буудан дээр хөвтөжсэн эмэгтэйн цогцос гадаа
мөчлүүлээд алуулсан байсан эрэгтэй цогцос энэ бүхнийг нэг хүн хийсэн. Харин хэн байсан бэ? Алексейн гэрт амиа алдсан эмэгтэй цогцыг мөрдөгчд шалгаж эхэлсэн. Тэр эмэгтэй 21 настай, тэр эмэгтэй нөхөртэй байсан. 22 настай Паул гэдэг нөхөртэй байсан юм байна. Тэр үед мөрдөгчд нэг л зүйлийг ойлгосон. Магадгүй энэ бүхэн хардалд байсан болов. Энэ залуу үнэхээр хийсэн болов гэсэн таамаг орж ирсэн. Цаашаа мөрдөгчд судлаад үзсэн чинь энэ алуулсан эмэгтэй болон энэ нөхөр хоёр нь ерөнхийдөө гэр бүлийн харилцаа маш муутай, байнга хэрүүл маргаантай, тэгээ хардалт, тэгээд ер нь аюу хэцүү байсан. Нөхөр нь бол маш хартай байсан учраас сэтгцэн эмнэлэгт хүртэл хэвтчихсэн юм байна. Тэгээ энэ бүхнээс залхсан ихнэр нь Паулыг эмнэлгээс гарч ирэхэд нь уцааж аваагүй, зурвас ч бичээгүй, зурвасанд нь ч хариу үлдээгээгүй. За тэгээд мөрдөгч энэ Паул гэдэг энэ залуутай уулзахаар гэрт нь очсон чинь гэртээ байгаагүй. Харин ээж нь манай хүү өөр хот руу явсан штэ гэж хэлсэн. Тэгээ бас хамгийн цочирдмаар зүйл нь тэр Паулийн одоо ээж нь хүүхдээ ерөөсөө гэрэлсэн гэдгийг огт мэдээгүй байсан юм. Тэгсэн чинь тэр залуу өөр хот руу явахдаа нөгөө нэг мөчлүүлж алуулсан байсан тэр залуугийн пассвортоор тикет тасалбар авсан байсан. Тэгээ мөрдөгчд энэ бүхний талаар мэдэх үед алуурч айл хэдийн тикетээ аваад галт тэрэндээ суугаад галт тэрэг айл хэдийн хөдөлсөн байсан. Мөрдөгчд дараагийн буух буудал дээр нь Паулыг баривчилсан. Мөрдөгчд бүр үнэхээр нүдэндээ итгэмээргүй зүйлийг харсан. Тэр алуурчны зөвхөн дотор Алексейн хувийн эд зүйлс, пассворт, цус босон хутга, тэгээ хамгийн аимшигтай нөгөө олдохгүй байсан гавлын яс нь олдсон. Шинжилгээгээр тэр гавлын яс нь Алексейн гавлын яс болох нь тогтоогдсон. Тэгээ мөрдөн байцаагчдын бас нэг гайхсан жигшсэн зүйл нь юу юм бэ гэхээр Паул ерөөсөө айгаагүй, гимшээгүй, уйлаагүй. Тэгээ байцаалт авч хаад тэр бүр заримдаа инээгээд байсан. Тэгээ Паулийн мэдүүлгийн дотор болохоор нөгөө нэг асан эмэгтэйдээ маш их хайртай байсан. Би тэрнийг ерөөсөө алдахыг хүсээгүй, алахыг ч хүсээгүй. За тэгээд энэ бүхэн энэ аллаа яагаад би болсон бэ гэхээр Паул эхнэрийнхээ дахин хууз руу орсон чинь тэр хот руу явлаа гэсэн тийм постыг олж харсан. Тийм болохоор Паул тэр хот руу явсан юм байна. Тэгээ ерөнхийдөө бол энэ Паул гэдэг залуу одоо энэ алсан залуутайгаа өмнө найзууд, танилуд байсан. Тэгээд энэ хоёрыг холбоодоо гэж бас гадарлаж исэн, мэдчихсэн. Тийм учраас өмнө найзууд байсан учраас Алексейн гэрийг маш сайн мэддэг байсан. Гэрлүүн очихоосаа өмнө Паул захаас хутга алах худалдаж авсан байна. Тэгээд нөгөө нэг Паул чинь Алексейн гэрлөө орохдоо муфоноор залгаад би хөршчин байна, түлхүүрээ мартчихжээ гэж хэлсэн. Тэгээд Паул нэгтийн сэжиглэхгүй шууд хаалгаа онгоолсон чинь Паул байсан. За тэгээ нөгөө Паул чинь хаалгаа онгоолсны дараа хойшоо харсан чинь эхнэрийнх нь эд зүйлс байхыг хараад шууд ямар ч эргэлзээгүй шууд утгалсан. Нэг удаа утгалаа зогсоогүй. Утгалж унгаагаад дээр нь маш олон удаа дахин утгалсан. Тэгээ энэ бүхнийг нөгөө нэг эмэгтэй нь хараад орилоод тэгээд Паулыг зогсоох гэж хойноос нь дайрж агаад өөрөө утгалуулсан. Тэгээд Паул болохоор мөрдөгчдөд хэлэхдээ би Викториаг юусаа алахыг хүсээгүй. Виктория өөрөө миний араас дайрсан. Би өөрийгөө хамгаалахын тулд арга хэмжээ авсан гэж цагдаа нарт мэдүүлэг өгсөн. Гэтэ энэ бүхэн худлаа яагаад гэхээр Викториаг бүр 15 удаа утгалсан байсан. Хайртай хүнийгээ алахыг хүсээгүй хүнийгээ юу гэж 15 удаа утгалах вэ тий. За ингээ Паул 2 хүний аминд хүрчээд Алексейн гэрээс ерөөсөө зүгтаагүй. Харин 2 цогцтой нэг байранд үлдсэн. 1 цаг, 2 цаг, 1 өдөр, эцэст нь бараг 1 хоног хагасын турш тэр 2 цогцтой амьдэрсэн. Энэ бүх хугацаанд Паул юу хийсэн гэж тэрүүгээр байсан бүх цус толбыг арилгаж, цэвэрлэж, ул мөрөө устгахаар шийдсэн. Тэгээ нөгөө эмэгтэйн цогцыг буудан дээр ямар ч хэсэг хэвтүүлсэн. Тэгээ толгойнх нь хажууд амтны гавлын яс авчирч тавьсан. Тэгээ цагдаа нарт тайлбарлахдаа үүнийг энэ аль бид хоёрын салах ёс байсан. Ингэж хийснээр бидний сүнс өөр ертөнцид дахин уулзалдах болно гэж хэлсэн. Тэгээ хамгийн аимшигтай надад тэр Алексейг бүр ингээд мөчлөөд алцсан байгаа штэ. Биеийг нь ингээд гар, хөл, толгой гэд ингээд бүхнээр нь ингээд салгаж тасчаад үгээр ч зогсохгүй толгойг нь чанж эхэлсэн. Тэгээ мөрдөгчдөд болохоор Паул би зүгээр л уураа гаргасан гэж хэлсэн. Гэтэ зүгээр л уураа гарах гэжсэн хүн байраа ингэж цэвэрлэхгүй хогийн саанд ингэж мөчөлж гаргаж хаяхгүй штэ. Энэ бүхнийг нуунд дарагдуулахын тулд энэ бүхнийг хийсэн. Тэгээ Паул ерөнхийдөө бүх нотлох баримтаа устгасан гэж бодож исэн боловч цогцыг зөөж явахдаа Паул нэг маш том алдаа гаргасан. Байрныхаа хаалгыг тас хийдэл
хаацсан, сүрэн дотор үлдсэн. Тэгээ хаалган төвжигдсэн бичиг баримтнууд нь дотор үлдсэн учраас яалчгүй хаалгыг онгойлгох шаардлагатай байсан. Тэгээ нүг хаалга онгойлгодог. Тэгээ хаалга онгойлгодог хүн дуудсан юм лээ. Өөрийнх нь авсан Алексейн пассвортыг үзүүлээд энэ миний байр гэж хэлсэн. Тэгээ үүнийг нь хаалга онгойлдог хүн бас итгэсэн. Яагаад тэгэхээр тэр пассвортын дээр их зураг нь бас өөртөө бас ижлэх нь төстэй байсан. Тэгээ тухайн үед хаалга онгойлдог хүн сэжиг аваагүй ч гэсэндээ маш муухай нэг тийм юм шатсан ч юм уу нэг тийм муухай өнөртчихсэн. Тэгээд асуусан чинь Паул болохоор тэрийг би хоол хийж байгаа түлцээ маа гэж хэлсэн. За тэгээд хаалга онгойлгож өгснээ дараа Паул өргөжлүүлээд нөгөө цэвэрлэгээ хийгээд дараа нь өөрөө шүршүрт орсон. Үүр цайхаас өмнө бүх цэвэрлэгээ дуусаад тэгээ үүргэвчээ бэлдээд тэр байрнаас гарсан. Гарахдаа Алексейн пассворт, Алексейн гар удаас мөн гавлын ясын зөвмөглээд аваа гарсан. Тэгээ мөрдөн байцаагчд яагаад ингэж чи гавлын ясын зөвмөглээд аваа гарсан бэ гэж асуусан чинь хамгийн аимшигтай нь тэр түүхийн факультетэд сурдаг байсан бөгөөд эртний кривичүүд дайсныхаа гавлын ясаар аяга хийж түүнээсээ дар суудаг байсан тухай уншиж ирсэн юм. Тэгээд энэ түүх нь өөрт нь маш гоё санагдаад тэрийгээ ингээл бодоол яваад байдаг байсан юм л да. Тэгээд Алексейн гавлын ясыг өөрийнхөө ялтын бэлэг тэмдэг болох зорилгоор авч үлдсэн юм байна. Алексейтэй ноцолж байхдаа өөрийгөө санамсаргүйгээр тулцсан юм байна. Тэгээ эхэндээ бол тэр алуурчин бол ерөөсөө тоогоогүй. Гэхдээ нөгөө нэг одоо цаг өнгөрөх тусам нөгөө нэг шархан хүндрээд тэр гэрээс гараа авч агаад автобусны буудал дээр автобус хүлээж явахдаа би гинт муудсан. Тэгээд түрүүн тасламж дууцсан юм байна. За тэгээд нөгөө нэг эмнэлэг дээр очиод энэ бүхэн ихэлсэн юм байна шүү дээ. Нас барсан хүний нэрээр эмнэлэгт очихдоо би Алексей гэж худлаа ирсэн. Өөрийнхөө асуу хүний нэрээр өөрийгөө нэрлсэн. Тэгээд эмчнэр ямар ч анхны тусламж үзүүлээд буцаад эргээд ирэх оронд тэр зугтцсан байсан. Тэгээд цагдаа нарт энэ бүхнийг мэдэгдээд мөрдөн шалах ажиллагаа эхэлж исэн. Ингээ мөрдөн байцаалд өгч явахдаа Паул баривчлахсны дараа ч гэсэндээ ерөөсөө гимшээгүй. Тэгээ мөрдөгчдийн бас нэг гайхажсэн зүйл нь болохоор нөгөө алуурчны биен дээр маш олон юм сорив байсан. Тэгээ маш олон юм дүрс бүхий юм шивээсүүд байсан. Тэгсэн чинь түүний танилуд нь хэлэхтэй болохоор эмэгтэй хүнтэй уулзж байхдаа ингээ хайр майр ингээ бүтлгүүдэх болгондоо ингээ нэг сорив биен дээр ингээ үлдээдэг байсан юм. Тэгээ ер нь маш олон танилцж байсан, уулзж байсан. Тэгээд ер нь л дандаа бүтлгүүддэг байсан. Удалгүй Паулыг сэтгцийн шинжилгээнд оруулсан. Тэгээд Паул өөрийгөө сэтгцийн эрүүл мэндийн хувьд бол асуудалтай гэж ойлгуулахын тулд худлаа бас жүжиглээд юм хийсэн мэлээ. 15 наснаас хойш надаа янз бүрийн юм үзэгддэг болсон. Дуу хоолой сонсдог болсон. Тэд нар намайг иймэрхүү зүйл хий гэж тушаасан, иймэрхүү зүйл хий гэж тушаадаг байсан гэх мэт иймэрхүү юм хэлжсэн. Тэгээ хэрвээ түүнийг хэрэг үйлдэх үед ухаан санааны хувьд эрүүл бус байсан гэж тогтоосон бол тэр хамгийн хүнд ялаас ч гэсэндээ молтрох боломжтой байсан. Гэвч сэтгэл зүйч, сэтгцийн эмчнэр түүнийг олон удаагийн шинжилгээ хийсний эцэст нэгэн дүгнэлтэд хүрсэн. Энэ залуу хэрэг үйлдэх үедээ бүрэн ухаан санаатай байсан. Тэр өөрийн хийж байгаа үйлдэлээ бүгднийг ойлгож ирсэн. Түүнд ямар нэгэн сэтгцийн өөрчлөлт илрээгүй гэж дүгнсэн. Ингээд 5 сар үргэлж ирсэн мөрдөн шалах ажиллагаа дууссан, шийдэгдсэн. Энэ алуурчинд 2 хүнийг онц норцтойгоор хэрцгийхээр хөнөөсөн, талигаачдын эд хөрөнгийг хулгайлсан, цогцос зохисгүйгээр хандсан, бусдын бичиг баримтыг хууль бусаар ашигласан гих 4 зүйл ангиллаар ял оноосон байна. Ямар ч 5 сарын дараа шүүх хурал болсон, хохирогч буюу одоо залуугийн гэр бүл маш ихээр уйлсан, гомдсон. Алексей маань гэр бүлтэй болохыг мөрөөддөг байсан. Хөдөө жижигхэн байшинтай болохыг мөрөөддөг байсан. Өөрийн дуртай ажлаа хийхийг мөрөөддөг байсан. Харин одоо бид нэр хүүгээ хүн ёсоор нь жогшуулж чадахгүй байна. За энэ үед Беларусь гэдэг энэ Европ төвд ирнэ цаазаар авах ялыг хэрэгжүүлсээр байсан цөөхөн улсын нэг байсан. Ингээд Паулыг Беларусын хуулиар цаазаар авах ял оноосон. Тэгээ энэ алуурчны ээж нь бас өөрийнхөө хүүг эцээ хүртэл манай хүүхэд ийм зүйл хийх хүн биш гэж гүрээж давж заалдах шүүх хурлыг ч гэсэндээ хүсчихсэн. Тэгээ Беларусын ерөнхийлөгчд хүртэл захидал хүртэл биччихсэн. Энэ бүх зүйл зөвхөн хардталтаас болж 2 залуугийн амь насыг
авч чадсан. Олон хүний амьдралыг оронгоор нь өөрчилсөн. Хэрвээ Паул тэр өдөр автобусны буудал дээр би энэ муудаж төрөн тусламж дуудаагүй бол магадгүй энэ хэргийн өмнө хизээч илэрхгүй байсан байж магадгүй. Хайр гэж юм яг юу юм бэ? Хайр хүнийг хамгаалдаг зүйл мөн үү? Өөрийн эзэмшилд байлгахыг, хайр хүнийг аллах хийхэд хүргэдэггүй. Чи минийх биш бол хэнийгч биш гэсэн аимшигтай бодол бол хайр биш. Алексей бол мөрөөдөлтөй залуу байсан. Өөрийн гэсэн бизнес эхлүүлэхийг хүсдэг, гэр бүлтэй болохыг хүсдэг, энгийн амьдралаар амьдрахыг хүсдэг. Виктория ч гэсэнтэй 21 настай. Тэр зүгээр л шинэ амьдрал эхлүүлэхийг хүссэн. Гэвч хэдхэн цагийн дотор энэ бүх нь нурсан. Би тэр нь хүний гаднаас нь хараад хизээж бүрэн таньж чадахгүй. Хамгийн энгийн мэд харагддаг хүний дотор ч гэсэндээ бусдад үл харагдах харанхуй ертөнцид нуугдчихэдэг. Паул үнэхээр ухаан санаа эрүүл байсан гэж бодож байна уу? Та юу гэж бодож байна? Доор сэтгэлээ үлдээгээрэй. Дараагийн видеогоор уулзцгаая.